Монголын анхны аимшигын блог. Зохиолч Түр Бурмын шөнийн аялал хэмээх өгүүлбэрийг та бүгддээ хоёр хэсэг болгон хүргэе. Нэгдүгээр хэсэг. Газар дэлхийд шөнийн харанхуй бууж, сарчгүй харанхуй шөнө болжээ. Хатуу хучиртай машин замын дээгүүр нэгэн гэрэл хурдлан хөдлөхийг холоос харж болохгүй. Тэр гэрэл нь замаар хурдлан давхих машины гэрэл ажээ. Эргэн тойронд нь юу ч үзэгдэхгүй. Зөвхөн гэрэл тусах урд зам гүн харанхуйгаас өөрийг олж эсүүцэн. Машин дотор 3 хүн явах бөгөөд жолооч нь 20 орчим насны эмэгтэй байх аж. Тэрээр тайрмал үстэй, нүдний шилтэй ба шөнийн харанхуйд жолоо барьж яваа учир ихэд ядарсан шинжтэй нүд нь амилтна. Тэрний хажууд шилэт малгайтай өндөр туранхай залуу эрүүгээ илэн урд замаа жолооч адил ширтэн суув. Харин хойд талын суудал дээр өдөржин унтаж ханаад саяхан босч ирээд байгаа хурдан хөдөлгөөнтэй нэгэн залуу ийш тийш ширтэнгээ олон үг ярьж байн урд суудал руу орж ирэх шахан толгоогоо чихэж янз бүрийн үг яриа өдөж явах аж. Тэрний үг ярианд нойрмоглон явах жолооч сэргэж тэрнээс дутахгүй хэлбэг ярьж хийхэллээ. Замын хажууд яран харагдах мод хад чулуунууд нэглэвгүй бөгөөд цаанаар нэг амьгүй гэж бодоход амьтай ч юм шиг санагдан дотор хүйт оргуулсан үзэгдэнэ. Зарим нь бүр хүн амьтны дүрстэй ч юм шиг. Тэгэхэд тэр нь хөдлөөж байх шиг. Тэдний дунд ямар нэгэн амьтан нурдаад хараадж байх шиг. Гэвч шүн гэдэг үл мэдэг нууцлаг бөгөөд өөрийн гисэн айцыг үргэлж бэлдэж байгаа мэт далд битүүлэг мөн чимээ аниргүй сонин юм шүү. Тэд зам дээгүүр давхин өнгөрсөөр тэртээд гэрэл харагдахыг олж үзлээ. Урд талын суудалд сууж байсан залуу жолоочд хандан. Алуна. Тэнд дэлгүүр багш өгнө. Түр зогсъё гэж хэллээ. Тэр үед хон сууж байсан залуу. За түр зогсож шопинг хийцгээе. Түр дуугаас олчих гэлээ. Төвшөө чамд нөгөө CD чинь байгаа мó гэж төрөөг асуухад төвшөө цүнхээ онгойлгосноо нэг CD гаргаж ирээд урд суудлал руу өгөв. Машин дотор хуучны рок н рол дуу гიშгэлж тэд гуруулаа дагаж дуулан машин улам хурдллаа. Замын хажуугийн хөдөөний супермаркетын хаалга онгойж инээд хөр хангинуулсан 3 хүн орж ирлээ. Дэлгүүрийн дотор дүүрэн гэрэлтэй байх боловч хоёр худалдагч нь нойрмоглон уйтгартайгаар бие биенээ шиштэн суух ажээ. 3 хүн дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ цуглуулж авчгаад гарч одоход дэлгүүрт чив чимээгүй болов. Тэр 3 дэлгүүрээс гарч машиныхан зүг алхах зураа нэг нь лаацтай ундаа задлж нөгөөх нь чихэр амдаа хийж байна. Эргэн тойрон нам гүн байх бөгөөд энэ тосгонд өөр хэн ч үгүй мэт шөнийн харанхуй цаанаал хүйт. Дэлгүүрийн гаднах том гэрлээс өөр ойр хавд нь олигтой гэрэл гэхэр зүйл байсангүй. Шөнийн 11 цаг болж байна. Тэд машиндаа сууж хаалгаа хагаад машинаа асан зам руу хөдлөлөө. Тэд хөдлөөд нилээдгүй олон километр газар явлаа. Тэгээд их зөндөр хад чулуутай ой модод буцууг багшин ургасан замаар орлоо. Их цадан хясаанууд харлан харагдах модод шөнийн харанхуйд муу ёрын гэмээр аимшигтай харагдана. Зам энэ ойгоор нэгт гардаг бөгөөд баруун талдаа уулын өөд газар, харин зүүн талдаа уулын уруу газар ажээ. Уулын өөд дээшлэх тусам хатан зохио хэлбэг байх бөгөөд харин уруу дахь тусам модод шигүүсч элдв төрлийн урмал олшрах ажээ. Уртын урт үргэлжлэх замын адил энэ ой шуугүй уулын нуруу уртын урт үргэлжлэх ба амьд амтэн ч гэж энд байдаг гэхээргүй гүн удамд цэлэн. Зөвхөн машины гэрэлд тусах урд замаас өөр юу ч үзэгдэнэ. Тэд замын уртад ядарч зөрмөглөн явцгаана. Гэтэл төвшөө цүнхнээсээ гарч хитэн гаргангаа. Халуна түр зогсоох гэдэг гэж хэллээ. Жолооны ард золтоол унтчаагүй байсан халуна замын хажууд машинаа зогсоогоод хоёр гараа өргөн чилээгийн гаргав. Тэд гуруула машинаасаа буухад төвшөө чийдэнгийн алсаасаар замын зүүн тийш уруудан морь харахаар айж өгөн алхлав.
Харин төрөө замын баруун тийш уулын орой ширтэн шөнийн сэрэнд үл мэдэг чичрэн зогсно. Халиуна нойроо сэргийх гэж оролдон хоёр гараа урагш хойш савлж амандаа дуу аялан наас цааш холгиж байлаа. Гэтэл гів гинэтхэн хачин муухай царайлж айсандаа болоод хамаг биеийн салгалсан төвшөө яаран гүйж хурж ирээд Алуу хурдан машиндаа сууцгаая. Хөөй гэж хурдан морилсоор халиунаг баргал түлхэж унгаах шахам машин руу аваачлаа. Учрыг нь ойлгож ядсан төрөө тэдэн лөө ширтгэд "Хөөй, хурдан суугаач та юугаа хараад зогсчихвоо. Хурдаач" хэмээн төвшөө айд сандарсан царайгаар хэллээ. Бодвол ямар нэгэн аимшигтай амтан эсвэл хулгайч дээр нь чин харсан бололтой. Төрөө машиныхаа хаалгыг онгойлгон орж суух зур халиуна зэрэг шахам орж суулаа. Арын хаалгаар төвшөө үсрэг шахам орж ирээд хаалга пад хийдэл хааж түгжээд амьсгаа авлаа. Тэгээд хурдан хаалгаа түгж хурдаастай гэж халиунаад хашаа шахам хэлэхэд халиуна ёсоор болголоо. Халиуна хаалгаа түгжиж байхлаараа "Хөөе, яасан бэ? Амтмаас юм шүцтэй" гэж төрөө халиуна хоёр төвшнгөөс зэрэг шахам асуулаа. Мэдхгүй. Нэг хачин юм миний гач хийдингийн гэрэлт гинт ороод ирсэн. Чи тэгээд сайн хараагүй юм уу? Зүгээр мод ч юм уу? Чулуу байсан байлгүй тий. Үгүй. Тэр дор хөдлөөдгүйгээд байх юм би харсан. Хол байсан болохоор би сайн хараагүй л дээ. Гэхдээ би амлж байна. Тэд ямар нэг юм байлээ. Яг ингэж хэлэхдээ зэрэгцэн халиунагийн цонхон дээр ямар нэгэн амтан эсвэл өөр юу ч юм нэгэн зүйл гүйн ирж мөрөглөө. Тэгснээ хачин муухай дуугаар хашаа өөлх нь аль ч мэддэхгүй ч гар бүгд цочин сэрт хийж